Бүгдээрээ сайн байцгаана уу? Ээлж нэг имжлэгтэй тавтай морилно. За өнөөдөр чинь 2026 оны 6 сарын 22. За охины маань төрс өдөр болоход 2 хоног дутуу байна. Тэгээд ээж басан тухайгаа гоё ярилцъя гэж бодлоо. Сүүлийн үед ер нь бол охиндоо зориулж айгүйх би бичлэг контент хийж байгаа. За үнэхээр гоё нандин сэдвийн тухай ярих гэж байна. Анх одоо өөрийгөө жирэмсэн баснаа мэдэх тэр мөч бол үнэхээр гоё эсэн. Тэгээд бид хоёр маш их баярлаж хүлээж авч исэн. За тэгээ эхний 2 сар бол үнэхээр их хордлоготой байсан. Өнөр хамт авч чадахгүй, хоолунд идэж чадахгүй, ойгоод. За тэгээд аваа гайгүй болоо байжгаад 5 сартаагаас 5-наас өгсөн. Ер нь бол яг эмэгтэй хүний жирэмсэн байхад туулдаг бүхэл ямиг ер нь бол тавлсан. Утаа үнээр ихтэйгээс гадна угаасаа төгжрөл ямар илээ. Тэгээд 5-наас бол мэдээж өгсөн. Хурдан тикрэтэ аваа сайхан цэвэр агаарт гэрлүүгээ харах юмсан гэж хүсэж тикрэтэ аваад яг маргааш нь гэртээ ирж исэн сэлэнгэтэй. За тэгээд яг хэсэг аваа гайгүй байжгаад хожоо ордлого гэдэг зүйлийг бас даван туулсан байдаг байгаа. За хожоо ордлого чинь ер нь бол би одоо яг нөгөө нэг өмнөх шигээ ингээл хоолунд идэж чадахгүй байх юм болов гэсэн чинь даралт ихсэж хавгандын мэлэн штэ. Тэгээд байж болох бүх арга хэмжээ аваад би чинь таван буулгадаг гээл таргуугаа шиогоо идэлс нэр янз янзаар л үтсэн л те. Тэг ерөөсөө болохгүй даралт маань ер нь 170 хүрчээл гадаа ингээл малын ажил хийгээл явж байгаа л гинт ингээл хурга шимшиг тэрвэрцээ авч хат ингээд толгой эргээл ингээл дайвалцал идэгсэн. Тэг анх мэдэхгүй хотод ирээд үзүүлэхээр чиний ингээд хожоо орлох чинь ингэж ийна даралт чинь ингэж ингээл ер нь бол түрх акшн гэдэг бол бас чанга юм илээ. Өмнө ямар тэр өвдөлтийг мэдэрчээсэн биш. Төсөөлхийн аргагүй хэцүү байт юм илээ. Би чинь уус гараад яаралтаа дээр ирсэн чинь 6 цаг ажиглаад тэрнээс цаашаа сэтэл хийх юм уу яах хийхээ шийддэг эсвэл одоо өөрөөрөө өвдөх юм уу тэр шийддэг гэдэгсэн. Тэгэл 6 цагийн турш миний савны амсар нэг хуруунс илүү нэгдэггүй. За сэтэл хийхээ зур аргагүй юм байна гээл 6 цагийн зайтай 4 удаа сэтэл хийгээд тэр чинь ингээд тусал тарьж байгаа шүү дээ. За тэгэл яг 24 цаг гэхэр чинь би ус гарсантайгаа нэлээ 30 цаг ер нь бол өвдсөн. Өвдөөд идэх савны амсар ерөөсөө нэгддэггүй. Өдөр 2 цагийн үед сэтэл хийлгээд маргаашийнх нь өөрийн 5 цагт дөнгөж 5 руу нэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь 15 цагийн дараа нэгдсэн гэсэн үг. Тэгэхээр яа бас амар 15 цаг өвдөж дөнгөж 5 руу нэгдсэн гээд одоо амар чанга байсан. Тэгээд 5 хуруугаас цааш төрх процесс гэж үзээд нөхрийн оруулалт юм билээ л дээ. Тэгээд би чинь шүнжэнгөө өвдөөд бүр тамираа бараад сүулдэ бүр ингээд манай нөхөр чи яг хажуу талд одоо нөгөө нэг хамт одоо төрж болдог тэр төлбөртөө өрөөнд ирээд тэгээд одоо чи өөрөө орчхоо гэд палат руу чи эрэхтэй хүн орж болохгүй гэхээр би ч одоо яг хажуу талд байгаа байхгүй юу. Тэр өрөөлөө бүр орж чадахгүй бараг 30 минут ингэж яойлоод өвдөө сүулдэ манай нөхрийг дуудаад өгөөч гэж хэлчихэж нөхрөөрөө өргүүлж оруулж исэн. Тэгээд ер нь бол болж өгвөл нөхөртөөгөө оруулаа айгу зүгээр юм билээ. Би чи 10 хэдэн цаг ингээл ганцаараа одоо өдөржин шүнжин өвдөөл ямар ч нойргүй би сулдсан. Тэгээд нэг шүл уучих ихэр тэрийгээ ч ууж чадахгүй яг надтай адилхан одоо өвдөж байгаа хүмүүсэр палатар дүүрэн байхад